Hey, what's good everyone? За, энэ удаагийнхаа бичлэгээр өчигдөрхөөс арилжааны талаар нэг жоохон breakdown хийн. За, тухайн breakdown хийхээс өмнө бүр ингээд том цагаас нь бага цаг хүртэл нь хэдүүлээ шинжилгээ хийгээд харцгаая. Яг хэрхэн яаж бий орсноо ингээд step by step буюу ингээд дараалтаагаар та хэд энэ удаагийнхаа бичлэгээр тайлбарж харуулъя. За, бүгдээ Nasdaq дээр ярьж байгаад юм гэж байгаа да. Би дээлгийн чартаас эхэлж харуулъя гэж бодож байна. За, Nasdaq сүүлийн үед дээлгийн чарт бол маш муухай хөдөлж байгаа. Тодорхой биднэрт structure бол үүсэхгүй high resistance дээшээ хөдөлгөөнтэй тий. Дээшээ гарч ирэхдээ body хийхгүй дандаа бэлтгэлж гарч ирээд байгааг та анзарч байгаа тий. Тэгэнгүүт дээлгийн чартан дээр бол бидэрт нэг хараад байх юм байхгүй байгаа. Ойлгомжтой хөдөлгөөн угаасаа үүсээд. За энэ үед би 4 цагийн хөдөлгөөн рүү орсон. 4 цаг дээр ханш маань яасан гэхээр change in the state delivery болон market structure shift хөдөлгөөнд биднэрт үүсгэсэн. Энийг бид нар market structure shift гэж харж болно. Market structure shift энэ хөдөлгөөнийг. За, shift хөдөлгөөн явсны дараагаар хашmaan энэ CB-н дээр ирээд энэ 4 цагийн CB гүрэн бол дээшээгээ эвдээд гараад ирсэн. Гэхдээ эвдэж гарч ирэхдээ бид нарт яг чтэй гоё shift хөдөлгөөн үүсгээгүй. Тэр өмнөх swing хаяа liquidation болгож аваад уналт ороод ирж байгаа. За, тэгмүүд 1 цагийн чартыг оруулаад харах юм бол яг энэ liquidation маань бас ерөөсө body хийхийг байгааг та анзарч байгаа хта. За, тэгээд нэмээд биднэрт 1 цагийн үед ямар point of interest төр байна вэ гэх юм бол энд байгаа биднэрт breaker байгаа. 1 цагийн breaker. 1 цагийн breaker-ыг дээшээ хаш эвдэж чадаагүй зөв үлдэлсэн. Тэр ер нь бол жоохон bearish талтай буюу уналттай байх талтай гэж харж болно. За тэнгууд энэ маань 2 дахь өдрийн буюу өчигдрийн Лондонгийн хөдөлгөөн дээр consolidation хөдөлгөөн явагдаад consolidation хөдөлгөөн явагдахдаа биднэрт энэ догног жижигхэн minor failure swing хийгээд уналт орж ирсэн. Энэ уналт маань displacement хийхдээ 1 цаг дээр биднэрт нэлээд том CB үлдээсэн. Sell side imbalance, buy side inefficiency. За тэгээд яг миний drawdown liquidity буюу тухайн өдрийн bias маань магадгүй нэг бол энэ хоёр buy side эсвэл эдгээр lower руу sell side харчаасан. За тэгээд 18 цаг, 19 цаг, 20 цаг гэд гарангууд бидэрт мэдээ орж ирсэн. За одоо цагаа багасгаад харах юм бол бид нар энэ дээр юун дээр байгаа вэ гэхээр энэ нэг propulsion block байгаа. Order block гэж харж байна да. Энэ propulsion дээр ирээд энэ дотор ханш яасан бэ гэхээр байж болох бүх liquidation-уудаа цуглуулад авсан. За нэг 5 минут руу оруулаад харахад тодорхой зэрэг харагдана. За 5 минут дээр энэ low-ыг sweep хийгээд ардаас нь дахиад энэ low-ыг sweep хийгээд ороод ирсэн. За энэ sweep хийгдсэний ардаас биднэрт шууд маш хүчтэй change in the state-тэй market structure shift үүсээд энэ shift-ийн ардаас ханш маань дэше higher high-тэй эргэж rebalance буюу retracement нь орж ирэхдээ equilibrium шалгаад дэшээ татаж гарч ирсэн байгааз энийг та сайн анзаараарай. Би хитрхи холгүй л өгч. За яг энэ 9-ийн үед энэ дор liquidation авч байхад буюу 1 минутын чартан дээр хаар анзаараад харахаар энэ доор бид нар liquidity авсан байна. Энэ дэх бүх buy side-уудыг аваад equilibrium руу хатгаад дээшээ биднэрт market structure shift хөдөлгөөн өгөхтөн би pre-market буюу market нэгдэг багт 9:30-аас өмнө хэд байна? 9:23-ийн үед дээшээгээ shift хийгээд энд үүссэн бисийн дээрээс buy ярилцанд орсон. Stop loss swing low хадаар тавигдаад за үндсэн типийг болохоор энэ CB-тэй хаяг sweep хийх байх гэсэн зорилгоор тухайн өдрийн Лондонгийн хай дээр эхний типийг харж байсан. Бүтэн типийг авч ирсэн. За тэгээ partial хаасан болохоор энд би partialтай буюу арилжааныхаа 50%-ийг хаагаад үлдснийг break even тавиад энэ хөдөлгөөний ардаас break even болсон. За ингээд нэгсэндээ 42-ны ашигтай ихний арилжаа гарсан. За 2 дахь арилжаан дээр яаж орсон бэ гэхээр яг чартны энэ хэсгийг харах юм бол бид нарт S&P үүссэн байна. За тухайн S&P нь яаж үүссэн бэ гэхээр бид нар энэ low маань Nasdaq дээр доош lower low хийгээд ороод ирсэн дээ. За тэгээд дээрэс нь өвдгийг хатгаад optimal trade entry хатгаад энэ дор бид нарт S&P үүсээд энэ A+ stop-ын ер нь бол нэлийн эдэн зүйл маань бүрдсэн байна. S&P 500 лог авах байгааз та анзаараарай. За тэгээ Nasdaq дээр би яасан бэ гэхээр хөдөлгөөнийг үүсгүүлж хагаад энэ дээр бид нарт BC үлдээсэн. Яг тухайн үеийн BC-г шалгаж авах үед нь би 2 дахь арилжаанд ороод stop loss swing low буюу энэ body-нуудын доор үндсэн типигээ эхний арилжаагаа харж байсан шиг Лондонгийн хай хүртэлгээд ингээ харж ирсэн.
За агуу нэгэнт ингээд доор S&P үсээд дээшээ displacement явж байгаа юм чинь ингээд үндсэн типигээ би Asia high хүртэл бас өмнөх өдрийн previous day high хүртэл гээд ингээд харж байсан. Тэгээ partial болохоор сая сүүлд үлдээсэн high дээр нь буюу энэ high дээр partialнаа гэдэг өгсөн байгаа. За тэгээ яг ханшны одоогийн явж байгаа нөхцөл байдлыг за энэ guys улаанаар явууч. Энэ BC шүү за. Өсөлтийн BC. Бид нар дандаа buy side-ийн балансууд. За энэчнээс энтрийдээд эхний типигээ буюу partial хаагаад үлдснийгээ break even тавиад орхисон. За тэгээд угаасаа launch Нью-Йоркийн launch 12-оос эхэлчихдэг те. Тэгээд би ханшаа 12 хүртэл бариад типи аваад авахгүй бол газар дээр нь хаач гэж доод орхисон. За нэг partial 50% чаад хаад ханш явж хахад нилээн доош хонжорж ирсэн. Эргэж нилээн буцаж заваарсан. За ингээ 11 цаг болсон. Эргэж заваарж байгаа буцаж дэшээ татаад өсөөд гарч ирсэн. Тэгээд бүр заваараад ингэж унжорж ирээд буцаж дэшээ өсөөд доошоо displacement яваад дэшээ нэг хөдөлгөөн үсээд амар заваа ойлгомжгүй хөдөлгөөнүүд үсээд харна. Яг энэ цэг дээр энэ хай свиплээд нэгсэндээ доошоо бид нар shift үсэж байгаа хгүй юм чинь change in state үсээ. Тэгээд CP-н дээрээс liquidation авч байгаа нь болохоор надад жоохон муухай миний хөдөлгөөний эсрэг харагдагдсан учраас 50% энэ дээр partialсан байгааха 25%-ийг нь бас яг энэ цэг дээрээ давхар partialdаад үлдсэн 25% breaking тавиад өргөсөн. За тэгээд ч угаасаа яг 12 цаг болсон. Тэгсэн угаасаа ханш маань доошоо тэр ч ихтэй low resistance унаад ороод ирсэн. Яг launch дуусгаад унаад ороод ирсэн. За ийм хоёр арилжаа хийгээд нийтдээ total of 51 pip 42 pip гэдэг чинь за нэг 93 пипний ашигтай гарчээ. За гих мэтчлэн таад анзаараад харах юм бол миний яг үндсэн модель бол одоо ингээд таад айгүй ойлгомжтой харагдаж байгаа хта. Яг зураад үзүүлэе гэвэл том цагийн хөдөлгөөн өсөлттэй байх юм бол бага цаг дээр би тодорхой хэмжээний лов авах болно. Тодорхой хэмжээний лов авч явах нөхцөлдөө надад энэ чинь S&P үүсгэсэн байвал маш сайн байна. S&P-ний ардаас бид нар change in the state юм уу ямар нэгэн market structure shift хөдөлгөөн үүсгэх юм бол үндсэн типигээ хамгийн ойрхон high буюу low hanging fruit гэж нэрлэдэг. Тэнцээ типигээ partialдаж хаагаад үлдснийгээ external high буюу үндсэн хамгийн хол хайраа мардаг. Sell хөдөлгөөнд арилжаанд орж байгаа бол том цаг уналттай байх хэвээр бага цаг дээрээ бид нарт liquidation хөдөлгөөн аваад том цагийнхаа point of interest дээр мэдээж ирэх хэвээр те. Энэ дээр ирчээд бага цаг дээрээ бид нарт энэ S&P үүсгээд за S&P-ний ардаас доошо market structure shift retracement нь орж ирлээ. Sell арилжаанд орно. Хамгийн ойрхон high болон low дээр ихний типийг авчаад за магадгүй энэ дээр нэг жижиг low үлдээсэн байдаг гэж байна. Энэ ихний типийг авчаад үлдснийгээ external low буюу хамгийн доотлын lower low хүртэл явуулдаг. Өрдөөсөн юм simple. За тэгээд энэ simple хөдөлгөөнөө сурахын тулд бид нар концепцуудаа маш сайн ойлгосон байх шаардлагатай. За тухайн концепцийг ойлгосны ардаас бид нар юу сурах ёстой вэ гэхлээр цагийн чухал ойлголтуудыг ойлгох ёстой. Таад анзаарч байгаа бол хэрвээ харах юм бол энэ доор бид нарт угаасаа хангалттай сетап үүссэн. Дээшээ shift хийсэн, өвдөө ирсэн, liquidity хамсан бидний мэдээ бүх концепцууд ирсэн хэрнээ зүгээр те internal авчаа буцаад унаад орж ирж байгаа шалтгаан нь юу вэ гэхээр ханш маань зөв цагтаа зөв үйлдэлээ хийхийн тулд заавалчгүй дахиж нэг liquidation авч орж ирнэ эсвэл хитрхи эрт орсон арилжаанууд чинь заавалчгүй stop loss юм уу хоёрын оронд явж өгөхгүй удаад байдаг. Тэр яагаад заавал энэ market open хийгдсэний ардаас биднэрт те яг 45-ын макро 950-ын макро эхлэх үеэр ханш маань ингэж гоё дээшээ deliver хийж өгöd байгаа. Яагаад макрогийн үеэр ингэж хөдлөд байгаа гэдгийг бид нар маш сайн ойлгодог байх хэрэгтэй. За тэгээ яагаад заавал нь Лондонгийн хаяг авчаад бидний буцаад уналт орж ирж байгаа. Яагаад энэ ч баха equal high үлдээгээд байгаа гэдэг чинь дараагийн өдрийнхөө liquidity-г үлдээж байна те. Энэ бүх ойлголтуудын логикийг бид нар маш сайн цаана ойлгож авах хэрэгтэй гэсэн. За тэгэнгүүт одоо энэ чанаас ханш яг юу дагаж хөдөлдөг вэ гэсэн асуулт орж ирнэ. Ерөөсөө ханш 3 зүйлийг л одоо хийх гэж хөдөлдөг. Ханш hunt for liquidity буюу liquidity хамах гэж нэг хөдөлгөөнүүд хийн. Equilibrium буюу ханш 50%-ийг нөхөх гэж хөдөлнө.
inefficiency буюу хоосон орхигдсон бодит үнийн үнцнүүдийг нөхөх гэж хөдөлнө. Тэр нь болохоор бидний мэдих fair value gap. Ердөөсөө энэ гурыг бид нар мэдсэн байхад амар хангалттай гэсэн. Liquidity хаант хийж хөдөлж байгаа юм чинь бидэрт мэдээж liquidity үүсгэж хөдөлж байгаа зүйл бас байгаа. Sorry 4 байсан юм байна шүү. Жишээлбэл liquidity үүсгэж байгаа хөдөлгөөн маань бол ердөөсөө яг энэ part гэсэн. Энэ бол тэр чигтээ sell side liquidity үүсгэж явж байгаа. Цаг болон хаш маань таарад ороод ирэнгүүт бүх sell side хөдөлгөөнүүдийг хамж дууслаа. Энэ маань equilibrium нөхсөн, inefficiency fair value gap нөхсөн. Одоо бид нар цаана өөр юу байгаа юм? Дахиад үлдээсэн liquidity буюу Лондонгийнхаа equal хаяад дээр үлдээсэн байгаа 15 болон 1 минутын 15 болон 1 цагийн CB-нүүд байгаа. Энэ олон хөдөлгөөнүүдийг бид нарт таньж сурах хэрэгтэй. За одоо тэнгууд нөгөө inefficiency болон equilibrium гэсэн шүү дээ. Энэ уналтыг хараад энэ уналтын хамгийн дээд цэгээс хамгийн доод цэг хүртэл хөдөлөө. Богоо дотоод харангууд ялтгүй equilibrium биднэрт нөхсөн байгааз энэ нь өөрөө юу хэлээд байна вэ гэхээр хаш маань хийх ёстой зүйлээ хийхдээ заавал зөв цагтаа хийдгээ гэдгийг хэлээд байна. Тэр хамаагүй цаг дээр за энэ бол гэхдээ зөвхөн Nasdaq ярилж байгаа хүмүүс ч. Гэтэ цаг бол бүх хослол дээр чухал. Гэтэ ямар хослол дээр ярилж байгаас хамаарат цагууд нь өөр өөр байх шээс. За би бол яг ингээ Nasdaq дээр 9:30-аас хойш ярилцдаг шалтгаан ердөөсөө юм. Тэгээд Judas swing гэж ярилдаг manipulation хөдөлгөөн чи ихэвчлэн 8:30 мэдээгээр эсвэл 9:30 market open-ууд дээр ингэж хөдөлгөн шүүсаа. За тэгээд энэ удаагийнхаа бичлэгийг ингээд дуусгая. Шинэ юм сурсан гэж найдаж байна. Манайхан subscribe хийх битгэх мартаарай. Тэгээ илүү ихийг сурахыг хүсвэл маа Discord руу орж ирч бас болно те. Би хаяа Discord дээр байж байдаг, live stream хийж байдаг. Discord руу орж ирч болно. За YouTube дээр ч гэсэн хаяа live хийж байгаа. За тэгээд peace out guys. Дараагийнхаа бичлэгээр уулзъя. Live арилжаанд орох гэж байгаа бол арга барилаас нь судалж иж ороорой. Тэгээд амжилт.